ард түмэн бол үнэхээр шудраг ёсоор цангаж маш тодорхой хэлэх юм бол хариуцлага хүсэж байна. Өнгөрсөн хугацаанд улсын их хурл ард түмэн нүдийг нээсэн олон үйл явдлууд болсон. Олон удаагийн сонсголууд болсон. Та бүхний төсөөлөгчгүй, мэдгчгүй тийм тоон дүнтэй хэрэг үйл учрал улгаанууд яригдсан. За энд манай одоо бас олон дарга нар гомдолтой болцсон. Өөрсдийнх нь олон том луурууд илчлэгдсэн. Та бүхний нүдэн дээр тавьсан. Энэ авилгач тулгаачд одоо шийдэгдэх болов гэж. Энэ шийдэгдэнэ. Хуулийн цэвэрлэлээ үзнэ. Хэн байхаас үл хамаарч. Нотлох процессыг үүсэж байгаа хуулийн дагуу. Хууль шүүхийн байгууллагууд ажиллаж байгаа. Би гэмбуруутай нотлогдно гэж бодож байна. Харин улсын их хурлын гишүүний бүрэн эрхийн цаана зарим хүмүүс энэ хуулийн цэвэрлэлд хариуцлагаас зугтчих, болцчих санаархлаар энэ гишүүний бүрэн эрхтэйгээ байх гэсэн юм зүйлийг хүчтэй хийж байгаа. Зарим нүүрсний улгаач одоо далайн ирэг дээр бүтэн сар сүүлийн нэг сар амарлаа. Одоо Монголд ирэх хэрэгтэй. Өмнө одоо хүн бүтгэлээ худлаа ярьлаа гэж намайг одоо хэлж ирсэн. Тэгвэл юугаа игээд дээр далайн ирэг дээр зүхтаад Монголдоо иргэж шалгуулахгүй байгаа. Хэрвээ энэ хуулийн хариуцлагаас зүхтаад байгаа бол би өмнө одоо 2 сарын өмнө бас чуулган дээр хэлсэн. Их хурлын гишүүнийх нь бүрэн эрхийг төдгөл зүүлж байгаа шалгая. Тэгэхгүй бол ер нь шалгуулахгүй юм байна. Эдэг асуудлыг бол тавьсан. Тийм учраас улсын их хурлын хаврын чуулган эхлэхэд энэ асуудлыг хууль зүйн сайдын хувьд би хариуцлагатай яар. Халуухан хавар болох байх гэж бодож байна. Өнөөдөр маш олон хүмүүс энэ олон хэрэгүүд чинь прокурорын шатанд шийдэгдэхгүй байна. Шүүхийн шатанд шийдэгдэхгүй байна. Мөрдөх албанд чинь шалахгүй байна. Хүн сурталтай байна гэдэг асуудлыг ярьж байна. Шүүхийн шийдвэр нь гараад хэрэгжихгүй байна гэж ярьж байна. Тийм учраас 3 сарын 15-нд эхлэх улсын их хурлын хаврын чуулган эхлэхээс өмнө би хэд хэдэн хуулийн төслийг улсын их хурлд өргөн барина гэдгээ би зарлчаад байгаа. Энэ дотор би прокурор хуулийг нэмэлт өөрчлөлт өргөн барина. Тэрөө одоо иргэн хэлжсэн. Прокурорыг сонгон шалруулгаас нь эхлээд хариуцлага тооцох хүртэлх процессжуулсан би прокурор хуулийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барина. Хоёрдугаар прокурорын мөрдөнтэй холбоотой энэ хууль хяналтын байгууллагууд хэнийг шалгаад хэнийг шалгахгүй нүдэ ханаад байна гэдэг асуудлыг хууль эрх зүйн хувьд нь ярихаас өөр аргагүй болж. Тэгэхгүйгээр шудраг осыг ганцхан хууль зүйн сайдаас нэхэд энэ явахгүй. Яагаад тэгэхээр энэ хэрэгүүдээ чинь мөрдөх алба прокурорын байгууллага шалгаад байгаа юм. Тийм учраас энэ өөрчлөлтийг мөн санаачлна гэсэн бодолтой байна. Гуравдугаар шүүхийн шийдвэр гараад хэрэгждэг байх хэрэгтэй. Хэрэгждэггүй шүүхийн шийдвэр гэж байж хэрэггүй. Тийм учраас шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх тухай хуулийг иж бүрнээр нь өргөн байна. Туугдахгүй. Баярлалаа.